Одмондөр сувх тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгээ хүргэхээр бизнес судлаач Батэрдэн ах бэлэн болсон байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Одмондөр суугаар болоод NTV телевизээр зам 83.3 107 хостолгоны Одмонд радиогоор хүрч байна. Өнөөдрийн дугаарыг олон улсын сансрын цусланг зохион байгуулж байгаа Дүүдүү боловсролын сан болон цахим ирээдүйд хамтдаа G-Mobile event итгэж байна. За өдөр мэнд. Өдөр мэнд. За Coca-Cola гэж бид нэр бол байнга өдөр болгон л шахууж байгаа тий. За энэ брендийн тухай ярих юм байна. Тий. Брэнд гэж юу вэ гэд тэргээ Coca-Cola-гийн жишээн дээр тайлбарлал илүү ойрхон санагдлаа. Тэгээд одоогийн нөгөө нэг брэндүүдийн ранкаар болохоор Coca-Cola компани 61 биллион долларын үнэлгээгээр 7-д явж идэг. Тэгээд нэгд нь бол Apple, хоёрт нь Microsoft гэж явж байгаа л да. Энэ бол брэндүүдийн өөрийн нөгөө нэг үнэлгээгээр явж байгаа. Гэхдээ танигдалтын байдлаар бол 1-2 гэж өрсөлдөдөг юм байна. Нөгөө хідэн хүн таньсан бэ гэдгээр болох юм бол Cola өөр нэгдүгээр байранд явж идэг юм байна л да. Тэгээд би баг тэр нь үнэн байх уу гэж боддог. Одоо ч бол Amazon 3-т явж ийн гэд Amazon-ыг зарим нэг одоо ч бол Африкийн улс гэдэг юм уу те өмнөд Америкийн улсын нэг жоохон ядруухан сонссон байх нь юу л бол Apple энтрийг те. Гэтэл Coca-Cola-г бол ёстой нөгөө бүх л хүн барайл явж идэг гэдэг утгаараа бол тийм. Тэгэхээр би албаар энэ дээр тэр брэндүүдийг Coca-Cola дээр жишээ авч байгаа энэ утгаар жишээ авч байгаа. За брэнд гэж юу юм бэ гэхлээр брэнд дотроо бас хүчрхэг брэнд гэж байна. Зүгээр брэнд гэж байна л да тий. Хүчрхэг брэнд гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр энэ одоо кола гэх юм бол мод ургамал хад чулуу салхи гэдэг шиг өмнө нь байжсэн зүйл цаашдаач байсаар байх юм шиг бүр ингээд энэ нэг ертөнцийн нэг хэсэг болчиход байгаа зүйлийг хүчрхэг брэнд гэдэг юм байна шүү. Ялгаж хэлдэм байна. Тэгэхээр бид одоо энийг жишээн дээр навъя. Жишээлбэл одоо Coca-Cola гингүүд яг ундаагаар нь бид мэдчихлээ гал та тий. Гэхдээ хизээч ногооноор төсөөлөхгүй, цэнхрээр төсөөлөхгүй шүү дээ тий. Эсвэл одоо амтын учиргүй мэдээд л кола ч гэж яваад байгаа юм бас биш тийм ээ. За тэгэхээр энэ цаана юу вэ гэхлээрэ нөгөө хүний сэтгэл зүйд бүр нэг юм одоо хизээч одоо ингээл яахгүй л одоо ингээл бууж байгаа зүйлийг л брэнд гэж шүү одоо бүр тэрийг бодох одоо нэг өнгийг хараад ч юм уу шууд тэр нэг тухайн брэнд бодогддог гэдэг ч юм уу. Тий. Юус энэ кола гэж байгаа юм шиг улаан өнгийг бүр ингээ өмчилчөөд байгаа юм шиг тий. Ийм хэмжээнд очиод байгаа юм тий. Тэгээд Санта Андрыг юунд гарнаа. За тэгэхээр нэвтрүүлгийн маань агуулмж яаж явах вэ гэхээр биднээс нэг мэдээж энэ кола яаж үссэн яасан гэд түүхээ яриад сонирхолтой. Тэр дундаас би мэдээж бизнесийн нэвтрүүлэг учраас нэг бизнесийн одоо төлхүүрийг тайлбарлаад басах гэсэн юм бодолтой. За ингээд эхлэхэд Кола бол 1886 оны хавар Америк нэгдсэн улсын Жоржиа мужийн Атланта хотод Джон Пембертон гэдэг эмзүүч анх хийсэн юм да. За ер нь бол анхандаа бол ундаа гэхэлтэйгээр нөгөө эмчилгээний зорилттой тайвшруулах гэсэн зорилттой. Бүтцэн яадаггүй гэхээр Кока гэд Өмнөд Америкийн нэгэн гэр бүлийн 2-3 удаа селекц хийж агаад гаргаж авсан одоо харах юм бол манай нэг нохоо хошууны бут байдаг шүү дээ. Нохоо хошууны бут шиг тийм ургамал байгаа. Кока гэдэг. Тэрний навчийг нь болохоор аль манай эртний өмнөх 8000 жилийн өмнөөс жажилж баатар хүмүүс нөгөө шархаа нэг тайвшрах те нэтрээд жажилдаг бүр юм уламжлалтай бүр дээр үйсэ. Тэр нь кокаин агуулдаг гэдэг боловч одоо хүртэл нөгөө донтуулах болон нэмэлт одоо юу гэдэг юм те нөгөө хар тамхи гэдэг утгаараа нөгөө байгалийн хэрэгнээс татгалзуулах шин чимдэг илэрдэггүй гэж үздэг юм байна. Одоо тэр донтуулах нөгөө кокаинтай зарим донтуулдаг чинь үндсэн байгалийн хүний өгдлийн хэрэглээг түр мартуулад оронд нь ингээд бачиж байгаа шүү дээ. Одоо унтахыг мартуулна, тий унтахгүй болгоно, ядрахгүй болгоно, хоол идэх хэрэгцээг нь мартуулад байдаг шүү дээ. Энэ бол тэр байгалийн хэрэгцээг бол нөгөө мартуулдаггүй гэдгээрээ одоо хүртэл ингээд нөгөө түр кокаин орчоод байгаа юм бол яагаад гэд хаач хойлогддог юм байл та тэр нөгөө зөрчлөө хийдгүү. Дараагийнх нь болохоор коланы самар гэж байгаа. Кола гэж ургамлын модны самар. За энэ болохоор түрүүн бол бутлаг ургамал байсан. Одоо болохоор тэр кола нь болохоор Африкийн халуун ширэнгөө ойд ургадаг мөнх ногоон 20 м орчим. Тэгээд самар нь болохоор 5 см-ийн
том 5 см том юм самар байдаг. За энэ болохоор кофеин агуулж байгаа. Кофеин агуулна. За энэ хоёрын нийлбэр үр дүнд нь юу болдог вэ гэхлээр нөгөө амтан сайжраад дээр нь нөгөө сэргэш гэдэг юмыг оруулаад байгаа. За 3 дугаарт нь болохоор карбон диоксид бол биднээс ярьснаар газтай ундаа, газ те. Та газ чинь өөрөө болохоор бас зүгээр нэг газ болдгоо юм биш үү? Би бас уншиж байхдаа одоо усыг газллаа гэж бодъё л да те. Гэлээхэд амтанд бас нөлөө оруулдаг. Хоёр дахьт болохоор тэр хөөс пс гэдэг чинь бол ерөөсөө бүр шилдэг одоо мэдрэмж юм байна л да. Пс гэж заддаг чинь бол ганцхан колоч биш, газтай ундаа олгоны задлагтаа өгдөг тэр таашаалын мэдрэмж, сонсголын мэдрэмж нь байгаа. Тэгэд дээр нь энэ газтай ундаа чинь зүгээр газгүй ундаага бодвол баг зэрэг хүчлэг орчин бүрдүүлж хадгалалт тээвэрлтийг сайжруулдаг гэдэг ийм онцлогтой юм биш үү. Тэгэхээр ийм 3 юмнаас бүтээд л анхны колоо хийцэн. Ердөөс энэ 3-ыг холиол анхны колоо гарчиж байгаа. Ингээд харин колоны нэр төр даруйда бас л бий болсон. Тэр хиний эмзүүчийн нярав Франк Робинсон гэж нярв нь анх бичвэрийг хийсэн байгаа. Coca-Cola гэдгийг. Тэгээд одоо тэр хүний зохиоснороо бичвэр нь ч яг тэрүүгээрээ, өнгөн ч яг тэрүүгээрээ ингээд улаан дээр цагаанаар анх бичсэн тий. Ингээ улаан цагааны хослолоор. За ингээд энэ шрифт болохоор ямар шрифт вэ гэхээр Spencer script гэдэг шрифт юм байна. Энэ яагаад энэ шрифт ингээд болчихоо гэхээр тухайн үед 1900-аад оны 1800 оны төгсгөл 1900 оны эхний үеэр яадаг байсан бэ гэхээр эднийг хамгийн тансаг нэр хүндтэй бичвэр буюу нөгөө хуульч шүүгч хуулийнхан гэж нөгөө бичдэг байсан шрифт юм байна. Захидлаа. Тэгэхээр энэ яагаад ч юм нэг тийм дээдсийн одоо хүндэтгэлтэй гэдэг юм ингээд далд ухамсарт шууд ороод тухайн үеийнхэн нэг л тийм шууд нөгөө хай and брэнд гадарж байгаа хгүй анх тэгж үүссэн айгүй азтай. Тэгээ одоо энэ хоёр C үсгийн нөгөө бичмлэр бичглэр хоёр C үсэг өөрөө энэ дэр айгүй гой тодорч гарч ирд юм байна л да. Дараагийнх нь болохоор H үсэг байсан баха. Яг энэ бичмлэр бичглэр. Ингээд хид хідэн гоё юмных нь яг тэр Coca-Cola гэдгийнх нь хоёр самар навч хоёрынхаа нэрийг хэлэхлээр хоёр C үсэг ороод ингээд энэ бичвэр өстө нэг азар гэдэг юм уу тохиолдолоор энэ нярав хүний бичвэрээр ингээд гадарж байгаа. За ингээд энэ бүтцийн юм гэхэлэр үгүй. Одоо энэ ч үүсчихэд байна шүү дээ, тэ. Гэхдээ хамгийн харамсалтай нь яасан бэ гэхлээр анхны жилдээ өдөрт 9 аягийг л зардаг байсан байна. За тэгэхээр чинь 1886 оны эхний тэр ондоо өдөрт 9 аягийг л зардаг байсан те. Зүгээр нэг хүүхэд лимонад хийгээ зарж байгаа юм шиг л явагдсан байна шүү дээ. Тэрнээсээ ч баг дор те. 9 аягт ч одоо ашиг олох юм болохгүй юм те. За энэ дээр ямар санамж хэлэх вэ гэхлээрэ аливаа зүйл хичнээн сайн бүтээгдэхүүн байлаа гэд дан бүтээгдэхүүн амжилт олдгоо маа. Нөгөө нэг маркетинг те зах зээл зөвлөлт тэгээд тэрний хүргэлт ингээд цогц энэ систем бизнес чинь дангаараа бүтээгдэхүүн байгаад хөгжихгүй гэдэг санаа. За тэгвэл хэрхэн энийг брэнд болгоод энэ хөгжсөн юм. Бараг мөнхийг бас хийсэн ч одоо рекламдахгүй болно ч мэдэхгүй шүү дээ. Тий хаана хэний авдранд ямар мөнхийг усыг мэдэхгүй байхгүй те. Тэгэхээр түгээж сайн нөгөө public relationship хийх нь айгүй зүгээр. За тэгэнгүүт Пембертон тухайн үедээ ингээл нэг судлаач хүн чинь нөгөө судалсаар байгаа тийг 9 аяг зарах харч одоо яаж л одоо ашигтай байв гэж тэн чинь амьдралын зардал чи явж л байгаа шүү дээ. Тэгээ Пембертон удалгүй бизнесээ ер нь зарсан. Гэхдээ зарахтаа шууд бизнесээр нь зараагүй. Одоо миний энэ борлуулах хэргийг аваач, нэрийг аваач, жорыг аваач гэл ингээл баг багаар ингээл талдлын тэнд зараад л хөрхий хоолоо олж дэ яваадсан юм байна. Яг тэр үед нь энэ Кантлер гэж бизнесмен ундааных нь борлуулах эрхийг худалдаж авсан байгаа эхлээд. Дараа нь борлуулах эрхээ худалдаж аваад тэр хүн чинь болохоор түрүүний битүүрийн ярьжсэн дээр ч гэсэнтэй нөгөө Америкт лангууга Reebok X-тэй гэдэг шиг те төрүүлж гэдэг шиг нөгөө борлуулалтын цугтай sales channel-тай хүн чинь ундааг чинь зараад эхэлчихэж байгаа байхгүй юу? Тэр нөгөө буфетүүдаараа ингээд зараад эхлэнгүүтээ ерөөсөө эн чинь сайн зарагддаг юм байна. Өөрөө ууж үзлээ үнэхээр сэрэгж гин те. Тэгэхээр энийг зүгээр нэг борлуулах эрх биш. Нөгөө эксклюзив буюу онцгой эрхийг авъя гэд онцгой эрхийг авсан байгаа. Дараа нь ганцхан бие зараа шүү гэсэн үг байхгүй юу? За ингээ ганцхан бие зараа шүү гингүүт нөгөө мань хүний чинь
бас хурж үйлчлэх хэмжээ нь бас л хязгаартай шүү дээ тий кандларын. Тэгэнгүүт нөгөөд чи ердөөсөө би юу яа. Бусдад бас зарыг. Бусдад дамжуулан зарыг. Тэгэхээр би ч нөгөө нэг эрхийн эзэмшигч биш байхгүй юу? Кандлер эзэмшигч. Тэгэнгүүтээ за ерөөсөө наад жорыг чинь би авъя гэд авчиж байгаа. За авчаад зарах гэхлээр нөгөө Coca-Cola гэдэг брэнд чинь хэдий алдартай биш ч гэсэн бүр ингээд үнэхээр гоё тохирчод байна шүү дээ нэг цаг үеэ болоод те. Тэгэнгүүт дараа нь Coca-Cola гэдэг нэрийг нь дахиад авч байгаа. Ингээд 4-5 удаагийн ингээд салгаж авсаар байгаад хамгийн сүүлд нь 5 дахьт нь брэнд ер нь наад бизнес чинь бүр би өмчлөё. Чи ерөөс эндээс гараад өгөөл гэсэн утгатай. Бүр бизнесийг авах гэрээ хийгээд энэ хооронд ердөөсөө 4 жилийг зарцуулсан байгаа. Ингээд 1886-аас 1890 онд тэр кандлерын бүрэн бидэлд орсон. Анхны зохион бүтээгчд ямар ч хамаагүй болсон. Ингээд $23,000 одоогийн ханшаар шүү. Одоогийн ханшаар $23,000 л ерөөсөө Coca-Cola-г зарчлаа гэсэн байхгүй. Одоогийн ханшаар хөргөн амтан төв үед нэг өстө одоогийн ханшигдчих хэдэн 100 жилийн өмнөх чи хэд юм бэ? За өмнөх уртгийг би яасангүй те. За ингээд зараад нөгөө хүн чинь кандлер ч одоо энэ бизнесийг авчаад яасан бэ гэхлээр хамгийн эхлээд тэр брэндээ хоногшуулъя нэгдүгээрт. Хоёрдугаарт аягаар зараад байсан байхгүй юу? Савлаж тэ аягаар юу лээд ингээд цай аялж байгаа юм шиг зарж штэ тэ. Тэгэхээр ерөөс эн чинь айгу хэцүү юм байна гэд өөрөө сав баглаа бодлоо хийх гэж оролдож байгаа. За тэгснэ одоо энэ дээр яг нөгөө миний бизнестэй тайлбарлах нь шүү. Бодол франчайз бизнес гэдэг байгаа. Савлгаагийн франчайздаг бизнес. За энийг дараад нь тайлбарлана шүү. За тэгэхээр эхлээд улаан бүхий S хэлбэрийн бичвэрээ сайхан одоо тарааж ийн. Энэ тэнтэл яг тэр бичвэрийг байнга бичих нь шүү дээ. Хүний нүдэнд энэ юу вэ гээл. Манай нөгөө 150 гэж анхаардаг шиг эхлээд нөгөө кологыг мэдэхгүй ч гэсэн бичвэрийн хүмүүст их таниулсан байгаа. Дараа нь савлаж зарах юуг нь эрхийг нь тэр орон нутгуудад өөрийнхөө хурцуулж чадахгүй орон нутгуудын үйлдвэрлэгч нарт сав баглаа бодлын үйлдвэрүүдэд франчайз хийсэн байгаа эрхийг нь. За тэгэхээр энийг ботлон систем буюу савлгааны франчайз загвар гэдэг бизнес дээр энийг хоёлаа ярив. Сүүлд хамгийн сүүлд нь ярив. Ингээд савлах эрхийг олгосон ба өмнө нь болохоор яг тэр ресторануудаар л явж исэн бол одоо савлчаар дэлгүүрүүдэд очих чадвартай боломжтой болж байгаа гэсэн үг. Энийгээр нь юу гэж үгэлв? Колог зорж очиж авдаг байсан бол одоо коло тань дээр ирлээ гэдэг. Нөгөө дайрект нь чиглэл нь өөрчлөгдөж байгаа тийм. Ингэхлээр мэдээж нөгөө хүн дээр өөрөө коло хурж ирээд ахаар чинь борлуулалтын хэмжээ яаж өсөх вүлээ зүгээр логикоор ботхоор тийм. Ингээд зах зээлээ бол маш хурдтай тэлж бүр ингээд сайн бүүн болгож чадсан. Одоогор бол яг өнөөдрийн байдлаар өнөөдөр биш 24 оны эцсийн байдлаар Coca-Cola-г дэлхийд даяар 200 бараг бүхэл улс хэрэглэдэг. Өдөр бүр 1.9 тэрбум одоо can гэж яадаг юм те. Аяга гэх юм уу лазар гэх юм уу те. Өдөр бүр 1.9 тэрбум лаз кола борлуулдаг байна. Нийт хүн амын 4-ний 1 нь өдөр болгон уудаг гэсэн. 4 хүний 1 нь л 1 лаз уудаг байна шүү дээ те. Өдөр бүр. Энэ утгаараа баг бүхэн кола ууж үзээгүй хүн гэж бол байхгүй. Apple хэрглэж үзээгүй хүн гэж бол байгаа. Гэдэг утгаараа би түрүүн нэвтрүүлгийнхэнд хэлсэн энийг брэнд болгож авлаа шүү гэсэн. За ингээд нэлээд сайн боломжтой бол бүхэн танигддаг болцсон байсан. Дижитал нөгөө л дахиад энэ 21-р зууны чинь нөгөө энэ бизнесүүдийн чинь томрол нөгөө дайн гарч ирээд байгаа шүү дээ. Хоёлынгийн ярих сэдв болгон дээр дайн гарч ирж байгаа. Тэгэхээр за энэ дээр хэлэхэд нөгөө дайн одоо муухай ч гэсэн бизнесүүдийн хувьд бол айгүй тийм нөгөө том төлөвч болоод байдаг нэг ийм уялдаа холбоо байгаа. Одоо нэг бид ус муу сан гэхээс тэгэхээр учир шалтгаан угаасаа тэр юм чинь тайлбарлахаас арга байхгүй. Ингээд Америк нэгдсэн улсын цэргийнхэнд ердөөсөө цэргүүдийн ундааг нь кола байхаар захиалгад үйлдвэрлэж хийж байгаа. Одоо Marlboro юу вэ? Lucky Strike тамхи татна кола унадаг нэг. Нөгөө Lucky Strike нь ядж яхад бас хар улаан тий. Хар улаантай тэгээ хартай. Хар цагаан улаантай. Хар цагаан улаантай. Кола бас хар цагаан улаантай. За ингээд нэг тийм брэндүүд бүр ингээд нийлээд яваад байгааз. Ингээд энэ үед захиалгад үйлдвэрлэл хийж байгаа учраас 41-ээс 45 онд колог үйлдвэрлэдэг 64 том үйлдвэр гаргаж өдөрт 5 тэрбум гаруй ундаа үйлдвэрлэгддэг байсан байна. Тийм өдөрт тэр 4 жилийн хугацаанд.
5 тэрбум. Тэр чинь уухгүйгээр дайны мааны нэг хангамж устна л да. Мэдээж те. Гэх мэтэр 5 тэрбумыг үйлдвэрлэдэг байсан гэж байгаа байхгүй. Рекордын тэр үед явжсэн. За ингээд түгчээр одоо эндээс нөгөө дэлхийн болгож бүр ингээд цадсан хэсэг нь яг тэр явж байгаа байхгүй. 200 одоогийн 200 улс өдөр чинь тэр нөгөө дайны бүх сурвалжлага бүх хүний сонорт дайн байж байгаа үед нь нөгөө л кола яваад байна шүү дээ давхар. Энэ өөрөө асар том юм болсон. Тэгээд хүмүүсийн толгойд анхны сэтгэх нь бол юу вэ? Тайвшрал, ажиргал гэдэг байсан бол одоо нэмээд Америк соёл, эрхчлөө, найрамдал, хөгжил гэсэн ийм брендууд хүмүүсийн толгойд орж ирж байгаа юм. Энэ дээр болохоор нөгөө дараагийн дараах 2 геополитик 2 системд хуваагдаж хахад Америкийн талыг баримтлагч улсуудад Америк соёл гэдэг чинь бүр ингээд айхтар түгж байгаа байхгүй юу? Бид энэ соёлын эмпайрт байгаа л бол ерөөс кола бол бидний нэг хэсэг гэдэг имийг бүр нэлээд ингээд чигсэн байгаа. Тийм, кола иржээж бид нэр тухайн соёлыг авж байгаа гэдэг бас нэг одоо юу байгаа шүү дээ. Ухах том ч гэх юм. Тийм. Аха. Ингээд одоо нөгөө эндээс түрүүний яриад байгаагаар нэг улсын брэнд биш, бүр дэлхийн глобал брэнд гэдэг юмыг энэ үед тавьжээ. За хоёулаа хамтран ачигчтай танилцуулаад цаашаа үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань дэлхийн сансрын 7 хоног арга хэмжээг Монгол зохион байгуулдаг Дүүдүү боловсролын сан ивент итгэж байгаа. За Дүүдүүгийнхэн маань нэг маш гоё үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Энэ юу гэхээр олон улсын хүүхдийн найрамдал зохицолбор туслан байдаг те. Энэ туслан дээр 7 сарын 3-наас 7 сарын 10-ны хооронд International Space Camp буюу олон улсын сансрын туслан гэдэг ийм үйл ажиллагаа юм. За би жоохон бахта шинжлэх ухаанд яаж дурлж ирсэн бэ гэхээр кино үзэж ирсэн. За тэг ном уншиж ирсэн. Тэг мэдээж аваасаа мэдээлэлүүд авч байгаа. Тэгээд физик хичээл орж ирэнгүүт ч маш гоё болж ирээл те. Бид нэр ер нь жоохон бахт бол шашин нэлээд хүчтэй байр суурь эзэлдэг байлаа шүү дээ. Тэгвэл одоо нөхцөл байдал өөр болол киноноос ч бид нар юм аваал ингээл ер нь аль болох шинжлэх ухааны тал руугаа л ингээд явж байгаа. Тэгвэл энэ туслан байсан бол хэрвээ намайг жоохон бахад би шууд тэр жоохон насандаа шууд л эргэлт буцалтгүй шинжлэх ухаанч болох байсан болов уу гэж бодод. Физикч болох байсан. Тийм магадгүй шүү дээ. Гой туршилтыг л тэр намжилттай болчихвол би урамшаад энэ ягаад ийм болчих вэ? Томьёоны үе ингээл бодоод эхлэж байсан юм болов мэдэхгүй шүү дээ. Тэнгүүд энийг одоо Дүүдүү боловсролын сангийнхан хийх гэдэг байгаа байхгүй. 9-өөс 16 насны хүүхдүүдийг одоо энэ туслан дээр урьж байгаа юм. За энэ дээр юу болж байгаа вэ гэхээр хүүхдүүд маань сансар болон STEAM хөтөлбөрөөр 7 хоногийн турш шинжлэх ухааныг сонирхолтой бүтээлчээр суралцаж, за бие даах, сорилттой нүүр тулах, шийдвэр гаргалтанд суралцсан гэж байна. За энэ STEAM гэж ямар хөтөлбөр яваад байна гэхээр science буюу шинжлэх ухаан, technology буюу технологи, за engineering буюу одоо инженерчлэл те. За art буюу урлаг, за тэгээ math буюу одоо математик гэсэн ийм одоо цогцтой юунуудтай хөтөлбөрүүдтэй ийм цогц хөтөлбөр юм бэл. Тэр нь бол маш гоё. Иж бүрэн те. Иж бүрэн бүгдийг хамруулж байгаа гэсэн санаа юм байна. За тэгэд энд ийм тусланд очиод суралцсан хүүхэд чинь ямар хүн болох вэ гэдэг чинь сэтгэхүй нь яаж өөрчлөгдөх вэ гэдэг чинь бас суралцах хэрэгсэлтэйгээр бараг өдөөгдөд ирсэн те. Өдөөгдөж ирэхтэй. Гол зорилго нь. За энэ туслан дээр зөвхөн Монголын орны хүүхдүүд биш юм байна. 10 гаруй орны 500 орчим хүүхэд оролцох юм билээ. Тэгэхээр дэлхий хаана явж байна? Бид нар хаана явж байна? Энэ хүүхдүүдтэй бидний сонирхол нийлж чинь үгүй юу гэдээ бид нараас хараад тэднээс бас суралцаад тэд ч гэсэн биднээс суралцаад ингээд явах ийм гоё үйл ажиллагаа болгож байгаа юм билээ. Тэг яг хүүхд наснда бол 10 хэдэн панерслингийн насны хүүхдэд бол өстой дэлхийтэй хөл нийлүүлэн алхах яг тэр үеийнхний бол яг боломж байхгүй те. Хэдий одоо интернет хөгжсөн бид нар тэднээс мэдээлэл авч байгаа, гаднаас мэдээлэл авч байгаа ч гэсэн яг хажууд нь тэрхүү орны хүүхэд нь тим юм хийгээд байвал шал өөр байхгүй тий. Бүр айгүй гоё өдөөгдөн. Үнэхээр өдөөгдөн шүү. Тэрний араас томьёо ярихад бол яагаад энэ томьёо байгааг бүр ингээд сонирхож үзэх байхгүй тий. Бидэд ч адилхан хүүхдүүд байсан зүгээр л хичээл дээр нэг томьёо заагаад байх ямар утгатай байсныг нөгөө л хэлье тий. Гэхдээ л харин эсрэгээр ингэж өдөөгдчөөд тэрний учир шалтгаан гэдэг томьёо заах юм бол ямар олон хүүхэд илүү хамрагдж чадах бол тийм яг тэгж байгаа. Тэг химийн хичээл байна. Томьёол заагаад бодлого заагаад. Хоёр шингэн нийлүүлсэн бол шал өөр байхгүй тэр чинь. Харуулсан бол ядчил тийм шүү дээ. За сансар шинжлэх ухааны чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон олон улсын байгууллагууд хөтөлбөрийн хамтрагчаар оролцож байгаа юм байна. За тухайлбал Дэлхийн сансрын 7 хоног холбоо. За Унгар, Хонконг, Оросын туслангийн хөтөлбөрүүд хамтарч ажиллаж байгаа юм байна. За ингээд дэлгэрэнгүй мэдээллийг 75 9 99 66
дугаараа утсаар за дотор холбоонд 2 гэж одоо залгах юм байлээ. За тэгээд Camp Mongolia.com гэдэг ийм юу вебсайт байгаа. За camp гэж бичгтээ харин хамгийн уртлын үсгийн K үсгээр бичих юм байлаа шүү. За тэгээд Camp Mongolia.com. За баярлалаа. За баярлалаа. За ингээд цаашаа явъя. Цаг маань нэлээ яас хурд явж байна. За одоо болохоор нөгөө сэтгэл зүй брэнд бол хүмүүс сэтгэл зүйд нэг хоногших гээд байна шүү дээ. Тэгэхээр тэр хоногших гээд байгааг нь одоо маркетингийнх нь юм өнөөдөнд ямар урай байсан юм бэ? Дурдаа явчих те. Ад жаргалаа нэ гэдэг байгаа. Ад жаргалаа нэ. Тэгээ одоо нэг рекламууд сүүлийн үед бас явдаг болсон да. Пс гингүүд гэдэг айгүй ядарсан байж байгаа л яг ямар нэг юм эсвэл нөгөө нэг уут задлангууд өнгө ороод те хар цагаан дүрсэж өнгө ордог. Энэ тэр колондроос анх эхэлж ирсэн юм байна. Пс гингүүд амьдрал бүр үнэхээр гоё болдог гэдэг те. Тэгээ яг энэ орцсон юм уу яасан юм биднээс үнэхээр тэгсэн юм уу биднээс ч гэсэндээ нэг цангаж ирээд пс гэхэд ингэдэг шүү дээ те. За дээр нь болохоор энийг өөртөө мэдлгүй хийдэг үйлдэл байдаг юм байна. Ингээд судалгаа хийсэн юм байл та. Газта зүнэндээ ундаа байгаа. Бүр хитэн төмийн анзаараа байж байгаа. Гэхдээ хүн яагаад ч юм өөрийн мэдлэггүй ингэж хэлдэг гинэ нөгөө даарсгүй амар халууцаад нэг эсвэл ам сонгосон. Сайхан үүдэн колоо уучгасан гэт юм л да тий. Тэрнээс амнаас нь нэг сайхан гэдэг ундаа уч та гэж ер нь баргийн хүн амнд ингэ болдгоо маа. Тэгэхээр энэ юг харуулж ингүүд бүр 70 ухамсарт нь хилцүүг болцсон явж байгаа байхгүй. 130 жилийн түүх шүү дээ тий. Биднээс төрхөөс өмнө байжсэн гэсэн үг. Тэгэхээр түрүүний нэмээд байгаа бүр байгалийн одоо нэг юм эд юмс шиг болчихжээ. Бүр тэрхийг супер брэнд гэдэг юм байна гэдэг. Дараа нь болохоор амтыг мэдэр гэдэг шүү дээ. Үгүй юм байна. Мэдрэмжийг амтал гэдэг юм байна те. За. Мэдрэмжийн амтал гэж гэж. Тэгэхээр иймэрхүү нөгөө одоо эндээс юу жишээ хэлэх гээд нэгвэл энэ үгний сонголт хүртэл хүмүүст бүр маш логиктой, философитой шүүл гэдэг хэлэх гээд байгаа. Дараагийнх нь түрүүн ярьсан Санта Клаус. Энэ Санта Клаус бол ерөөсө Coca-Cola-тай салшгүй бөгөөд Санта Клаусыг Coca-Cola одоогийн дүр төрхийг олгосон буюу баг төрүүлсэн гэхэд хэлсдэхгүй те. Гэхдээ Санта Клаус бол анх шашны зориултаар нэгдэжсэн. Coca-Cola болохоор 1931 онд энийг одоо бүр улаан хувцастай, тэгээ махлаг эрэхтэй, тэгээд бэлэг үрсэнгэр анх ингэж дүрсэлсэн юм байна. Тийм. Анхныг харин эсрэгээр Санта Клаусын эндээс бас жоохон түүхүүдийн тусдаа яриад өгөхөд Санта Клаус анх бол тийм юу байгаагүй юм байна. Ийм махлаг улаан өнгө мөнгө гэрээсээ байгаагүй. Туранхай одоо хувцас нь ямар өнгө таавар таалгал да ямар ер нь хувцастай байсан гэж бодож байна. Ноорхол байсан баг та. Ноорхооч гайгүй өнгө нь. Гайгүй юу. Өнгөтэй мэдэхгүй. Ногоон. За. Бор тэ. Тэгэд албаны. Тэгэд яхир царайтай таяг тулсан тухайн үед яадаг вэ гэсэн гэхээр хэрв намаа одоо би чамд юм өгнө гэхдээ миний үгэнд орохгүй бол шийтгэх шүү. Тэгсэн тийм дүртэй байсан юм байна шүү дээ бүр. Тэгээ одоо тэр Санта Клаусын янз бүрийн кино мэног зохиомж тарахлаар нэг эсрэг дүр шиг юм явааддаг шүү. Хүүхдүүдийг айлгаж мэлгээ явааддаг тийм дүр байсан юм байна. Түүхээс нарах юм бол манай эртний 4-р зуунд Сан Николас гэж Кристийн лам номлогчоор анх эхэлсэн юм байна. Манай өвлийн өвгөн гэдэг шиг. Тэгээ 17-р зуунд дахид дүрөө өөрчлөөд Их Британд ногоон нөмрөгтэй нэг баярын уур амьсгалтай багаар гарч ирээд дараа нь 19-р зуунд Герман Санта хүүхдүүдийг шагнадагч давхар зэмэлдэг гэсэн ийм хоёр төрлийн шинжтэй өвгөн гарч ирсэн бол дараа нь 1800-аад оноос Coca-Cola өөрчлөхөөс яг 100 жилийн өмнөөс Томас Нестийн Америкийн одоо махлаг биш харин шулуухан туранхай тийм хүн янз бүрийн хувцастайгаар дуртай хувцас өмсдөг тухайн ойгоос нь болж ийм Санта байсан юм байна. Тэгэхээр энэ бол энийг одоо болохоор бидний мэддэг нөгөө юу Санта гадарлаа штэ. Одоо нэг махлагдуу. За махлагдуу хүн яасан бэ гэхлээр нэг тийм зөөлөн дүр төрхийг илэрхийлдэг юм байна л да. Нүдэн дулаах. Ягаад ч нүдэн дулаахан те. Дулаахан найрсаг гэж байгаа. Дараа нь тэгээд байнгын инээмсэглэлтэй гэж байгаа. Өмнөх чинь болохоор жоохон тийм сүрдмээр юм харагдчихсан дүртэй байхгүй дүрслэл нь. Дараа нь болохоор бэлэг таяга хаяад бэлэг үүснэ нь яагаад ч юм нэг тийм бэлэг өгдөг нэг буянтаач гэдэг юм уу те нэг өгөөмөр хүн болж байгаа юм байна. Нөгөө талдаа болохоор таяг чинь шийтгэгч байсан байхгүй. Таягтай байсан. Тэгэд нөгөө
симбол нь болохоор өмнөх нөгөө айгүй олон дүртэй байна гэдэг шүү дээ. Тэр чинь нутаг нутгаас байсан юм байна. Одоо энэ глобал брэнд чинь болохоор яадаг гэхээр нийт дэлхийд даяар бэлэг барьсан хүнд эсэргүүцэх болчихж байгаа байхгүй. Тэгээд нэг дүртэй болгосон гэдэг. Ингээд Санта Клаусын дүр бол сонирхолтой юм биш үү. За ингээд дараад нь болохоор яг эндээсээ өсвөлээд амьдралын хэв маяг гэдгээр орж байгаа. Хоёлаа энийг бүх брэндээр яхад амьдралын хэв маягт нь уйчаар хүн хүссэн үсээгүй өөрийнхөө амьдралын хэв маягтаа дасан зохицоод тэр нь өөрт нь хамгийн гоё мэдрэмжийг өгсөн байждаг. Тэ? Тэгэхээр тэрийг нүүр л ойртуулад байгаа. Тэгэхээр амьдралын хэв маягт нь ортуулчихлаар нөгөө дотн байдал, найзрахыг байдал, тэ гэр бүлийн бүхий л мөчт нь хамт байх гэдэг энэ философоор аль болох аз жаргалгыг нь явуулна. За тэгэнгүүт энэ аз жаргалтай мөчүүд хизээвэ гэдэг хүнд аз жаргалтай зовлонтой янз бүрийн мөчүүд байгаа. Гэхдээ ямар зовлонтой байсан гэсэн шинэ жилийн орой хүн аз жаргалтай байт юм байна л да. Тэгэхээр Сантаг сонгож авсан байгаа байхгүй юу? Зул сарын баяр. Одоо тэр нөгөө шинэ жил одоо янз бүрийн баяраар нь тэрийг холбогдсон. Тийм. Зул сар шинэ жил хоёр чинь бол бид нар бол тэгж ойлгохгүй. Салшгүй бараг л эднэр 25 шинэ жилийн хийд юм байна гэж ухаан нэлээд боддог байсан шүү дээ. Тэднийх манайх бол нэг яг он гарах мөчийг тэмдэглэдэг бол тэднийх чинь үргэлжлээ явцдаг шүү дээ, тий? Жилийнхэн баяр гэдэг. За ингээд ингэж анх брэнд болгож хүмүүс рүү бүр илүү аз жаргалтай мөч гэдгийг кола гэдэгтэй энэ тэнцвэрээр ойлгодог болжээ. За дараагийн бүлэг нь сонирхолтой зүйл нь кола ингээд айгүй аз жаргалтай үгүй амжилттай явж байтал Pepsi гэж гарч ирсэн. За энэ хоёр бол нөгөө Mercedes-Benz BMW гэдэг шиг бүрэн мөнхийн тулаанчд болсон. Тэгвэл би нэг маш сайн хөгжүүлсэн алдаас оноонтой нь засч авсан. Хоёр өрсөлдөгч чинь би нэг сайн хөгжүүлдэг гэж үг байдаг шүү дээ. Шударгаар өрсөлдөх юм бол. За ингээд айгүй олон яаж хагаад Pepsi болохоор нэг юм туршилт явуулсан юм байна. 1975 онд амтны тест хийсэн юм байна. Тест гэдэг туршилтыг өөртөө илүү гэдгээр мэдэнгүүтээ зүгээр тэрийг илүү гэдгээр мэдээгүй юм шигээр ингээд тестлүүлэл үзэдсэн юм байна. За илүү гэх нь бас хаашаа юм байна нөгөө хүн илүү манайхыг амтлаад илүү гэж дүгнэлт өгөөд өштэй гэдэг мэдэнгүүтээ тэрийг бүр өргөн хүрээнд судалгаа маягаар явуулж тэр судалгаа нь өөрөө Pepsi-г колата нааж ирэх хүч энэ зэрэг зүгээс болгож авчирсан кампанид ажил болсон юм байна. Тийм үү. Тий, албаар тэр судалгаагаар бүтлгүүцсэн болоо гэж хүлээж хэлсэн шүү дээ. Үгүй. За ингэнгүүт нөгөө blind test гэдэг байгаа байхгүй юу? Нүдийг боож агаад, нүдийг боох биш нөгөө аяганд хийж агаад аль нь хамаагүй. Тэгээд нөгөө нэр брэнд ботл юу ч байхгүй байгаа шүү дээ, тий? Яг адилхан амтлуулжаад амтлахлаар ерөөсөө 80-20-ороо салсан байгаа. 80% нь Pepsi-г илүү амттай байна гэж хэлсэн байгаа байхгүй юу? 20% нь л колаг амттай байна гэсэн гэж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо энэ дээр Pepsi Cola War гэдэг бүр байж байгаа. Энийг гялс яриад байгаа. За энэ Pepsi Test Challenge гэдэг нэртэй кампанид ажил юм байна шүү. Тэгээд 75 онд PepsiCo компани анх Америк нэгдсэн улсад амтны тестийн маркетинг кампанид ажиллаа эхлүүлсэн ба 2 ижил цагаан аяганд нэгдэн кола нэгдэн Pepsi хийж өгөхөд тэр 82-оор явуулжээ. Энийг blind test гэдэг юм байна. Энэ сав баглаа бодод улам брендийг огтхон харуулахгүй ер нь аль нь Pepsi аль нь кола гэдгийг ч мэдэхгүйгээр зүгээр аль нь амттай вэ гэдэг ганцхан асуулт тавьж ирсэн юм байна. Ингээд сонгоод байсан яагаад ингэсэн болоо гэсэн Америкийн нэгдсэн улсын ингээ мужаас ондоо зарим дээр тохиолдол ингэж 57% нь Pepsi-г илүүд үзсэн, 23% нь колаг сонгосон, 20% нь ямар ч амтыг мэдрээгүй буюу үр дүнд нь 80-20 гэдэг юм гарч ил гэдэг юм мэдээлэл байгаа байхгүй. Тэгээд харин тэгвэл яагаад Pepsi үнэхээр амттай юм уу гэдэг одоо маргааныг би үзэгчтэй үлдээчмээргүй байна. Газ тайлбарлаад өгчээ. Pepsi нь илүү чихэрлэг зүүлэн хүчлэлэг амт нь сул. Эсрэгээр кола pH буюу хүчлэлэг амт нь илүү их гашуун дуу тийм юм байна. Тэгэхээр энэ дээр юу болж ин гэхлээр анхны мэдрэмж бөгөөд тогтмолт хэрэглэх үү гэдэг дээр кола ялчаад байгаа юм байна л да. Би бүр тэр асуултанд өмнө зөндөө сонсч ирсэн гайхаж ирсэн. Яагаад Pepsi-г баг 80% нь гоё гэж амттай гэчихэд одоо хүртэл колон доминант яваад байгаа юм бэ? Гэхдээ тогтмол хэрэглээрээ колад авчт юм байна. Учир нь юу гэвэл анхны хүний нөгөө юу ч уугаагүй байх үеийн мэдрэмж нь эхлээд тийм чихэрлэг ийм дуртай юм аа л да. Удаан ахиухан уугаад эхлэхлээр кола нь илүү болоод эхэлдэг юм байна. Тийм учраас одоо хүртэл кола ингээд салж чадахгүй болоод
барьчт юм байл да. Одоо жишээлбэл тайлбар нь тэгж байгаа шүү. Би нэг аль нэг компаниг рекламдах гаггүй те хоёлаа. За нэг ийм Cola Pepsi War гэж явсан юм байна. За ингээд яг энэ үед цохилт болсон. Колад чинь те. Тэнгүү тгвээ одоо энэ ч одоо юу яасан бэ штэ. Pepsi-ний амттай гэж штэ гэд баахан дэлхийд сурхал явахгүй юу. За тэнгүү тэрэн дээр Pepsi-гийн амт шиг амт болгох гэж ингэж нөгөө оролцсон юм байна. New Coke гэд. New Coke, Cola New Coke гэж нэрээ бүр өөрчлөөд тэгээд оролцсон. Тэгэнгүүт нөгөө Cola-гийн үнэнч фанатууд бүр ингээд эсэргүүцэл зарласан гэж байгаа байхгүй 1985 онд. Ингээ бүр нэр хүнд нь унсан. Нөгөө өөрөө баг нөгөө өрсөлдөгчөө надаас илүү гэдэг ингээд зарлцсантай адилхан үйл явц болсон гэж байгаа байхгүй. Ингээд буцаад Coca-Cola Classic нэрээрээ буцаад анхныхаа ламтар гаргаж одоо бол явж байгаа юм байна. Тэгээ энэ Cola War-аас сургамж нь юу болсон бэ гэхээр брендийн үн цэн чинь тэр амт биш ээ. Ундаач биш. Тэ хүмүүсийн тэр хуучин фанатуудын нэхэд байгаа чинь зөв шүү. Тэднүүсийн сэтгэл зүйд очисон тэр сэтгэл зүй мэдрэмж нь л брэнд чинь болохоос биш. Тэр брэндээ алдан амтын солих юм бол чи өөрөө бүр ингээд бизнесээ алдсан шүү гэдэг сургамж энэ дэр явж байгаа. За 14 мэт болсон байна. Дараагийнх нь болоо одоо ингээд нөгөө юугаа яаж байгаа? Global strategy гэж байгаа. Хойлоо хамтран ажиллаж байгаа дараа global strategy гэх. За өнөөдрийн дугаарыг цахим ирээдүйд хамтдаа G-Mobile ивент итгэж байна. За G-Mobile-ийн маань хязгааргүй хэрэглээ 24K гэдэг урамшууллыг зарласан байна. За 24 мянга гэсэн үг тийм. За дараа төлбөрт үйлчлэгээ шинжлэгдэж хэрэглээний хязгааргүй багцуудтай болсон юм байна. Энэ нь дата хязгааргүй ашиглах, бүх сүлжээнд хязгааргүй явах хэрэгтэй. Дараа төлбөрт үйлчлэгээний ийм сонголтууд гэсэн үг. За хараа дата хязгааргүй тэгэд ярих хэрэг нь хязгааргүй бүх сүлжээнд шүү дээ. Тэгэд 24 мянгаар л энийг ашиглана гэж байна. Одоо нэг туслан одоо 100 болцсон туслан юм дараа гарна. Тэнцээ очиж сүлжээ яах вэ? Интернет яах вэ? G-Mobile чинь хотоос зайд бол бүр илүү сайн барьдаг шүү дээ, тий. За тийм бүр илүү цай яах вэ? Яг адилхан барьдаг шүү дээ, тий. Тэгмээ лагер магер дээрээ 24 мянгаар сарын юм юу аваад тэгээд хязгааргүй интернеттэй болчихж байгаа. Хичнээн амар болж байгаа юм. За дараа төлбөрт үйлчлэгээ шинжлэгдсэнтэй холбогдуулан хязгааргүй хэрэглээний багц дээрээ урамшуул зарласан. За тус урамшууллаар хязгааргүй дата хэрэглээтэй бүх сүлжээнд хязгааргүй хийх 40 мянган төгрөгийн багцыг 3 сарын турш 24 мянган төгрөгөөр хэрэглэх ийм боломжтой юм байна. За уг нь 40 мянган ийм багц байсан юм байна. За ингээд энэ урамшуулалт хэрхэн хамрагдах вэ гэвэл шинэ хэрэглэгч болох за урьдчилсан төлбөрт үйлчлэгээнээс шилжих дараа төлбөртийн одоо байгаа багцаа ахиулан ахиулаад сольсноор энэ урамшуулалт оролцох боломжтой юм байна. Энэ хараа ингэж байгаа. За 6 сарын 30-ныг дуустал урамшуул гэж байгаа байхгүй. 6 сарын 30-ны дотор л хязгааргүй шинэ хэрэглэгч болоод урьдчилсан төлбөрт үйлчлэгээнээс шилжээд за дараа төлбөртийн одоо байгаа багцаа ахиулчих юм бол 100-ны 3 сарын турш 24 мянгаар энэ багцыг авах эрхтэй болчихж байгаа юм байна. 6 сарын 30-наас хойш яах юм бол энэ ирэхгүй гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр одоо 6 сарын өнөөдөр хэдэмэл 18-нд яачлаа гэж бодоход энэ урамшуулалт оролцчлаа гэж бодоход өнөөдөр би 24 мянгаар аваад сарын дараа 7 сарын 18-нд 24 мянгаар авах эрх маань үсчихэж байгаа байхгүй. Энэ дээр бас жоохон юу гараад байгаа юм лээ. Урамшуулалт 6 сарын 30-нд дуусч байгаа юм шиг гэдэг. Нэг жоохон үл ойлголт гэх юм уу. Тэгээ тэрүүгээрээ санийхан дуусч байгаа юм шиг тий. Үгүй юм байна тий. Эрх нь нэгтчихэж байгаа байхгүй. За хэрхэн оролцох вэ? Хэрхэн авах вэ гэвэл My G-Mobile аппликейшнаар за мөн G-Mobile цэгийн за мөн CV-ийн бүх салбараас Easy SIM аваад за энэ урамшуулалтаа оролцох ийм боломжтой юм байна. За баярлалаа. За баярлалаа. За цааш нь үргэлжлэх үү. За 7 дугаар бүдэг буюу одоо дэлхийн нийтийн глобалчлсан стратеги гэж. За ингээ глобал энийг бас тайлбарлаад өгье. Global strategy гэдэг нь яадаг вэ гэхлээр өнөөдөр бит хоёрт айгүй сайхан амттай байгаа зүйл дэлхийн өөр нэгт нөгөө өөр амтыг мэдэрдэг хүмүүст гоё гэж санагдахгүй байхгүй юу? Тэ? Яг энэ нөгөө бизнесийг хийгээд байгаа хүмүүс чинь нөгөө одоо солонгосын кимчиж гэдэг юм уу те? Эхлээ биднээс бол одоо бол кимчид асчлаа л да. Гэхдээ эргээд буцаагаад одоо солонгосчууд чинь манай Монголын нөгөө хоньны махыг муухай өнөртэй гэдэг байсан бол буцаад гоё болж эхэлж байгаа шүү дээ тийм үү. Тийм дасаад одоо энд чинь манай нэрэн тэрийг сонирхолоход солонгосоос бүр нөгөө хорхогийг ч бүр судлаад ахиад л шүү дээ. Яагаад хорхог муухай өнөр нь хурганы махнаас дээр вэ энэ бүр судалгаа явж илээ шүү. Гэх мэтэр энийг ингээд нөгөө дэлхийн нийт ингээд амтлах, үнэрлэх энэ мэдрэхүйн
эргэтэн адилхан ч гэсэн нэг зүйлийг хоёулаа гоё гэж үздэхгүй тал байдаг байхгүй байгаа юм байна. Тэгэхээр энийг болохоор Coca-Cola яаж шийдсэн бэ гэхээр нөгөө localization гэж байгаа. Тэр бүс нутгийнх нь онцлог тохируулна гэж ярьж байгаа байхгүй юугаа өөрчлөх юм шүү дээ. Амтыг жорыг өөрчлөх. Жорыг жоохон өөрчлөн гэсэн үг. Тэгэхээр тэр бүс нутагт тэр үйлчлэг нөгөө үйлчлэнэ. За энэ дээр жишээ авахд ойлгомжтой болно. Тэгэхээр үндсэн стандарт байгаа, үндсэн жор байгаа. Тэрэн дээр нэмэх нь локал зохицуулалт гэдэг тэнцүү тэр тухайн бүтээгдэхүүн гэдэг нэг юм томьёогоор авчиж байгаа байхгүй юу. За жишээг нь авчил да. Энтгэх жишээлбэл Limonta Cola гэж байдаг. Японд Green Tea Coke гэж байгаа. Цайтай олцсон тэр японочдын амтлагдаг амтын жоох оруулсан. Ойрох дорнд болохоор сахаргүй хувилбар гэж байдаг юм байна. Монголд жишээлбэл нөгөө хүйтэн сэрүүн амтыг илүү түлхүү сурталчилсан. За энэ утгаараас түрүүний хоёулангийн ярьдаг сайхан кола уучи. Кола уудгүй хүний баг амны хилцс юм шиг байгаа байхгүй тий. Тэгэхээр энийг нөгөө тухайн бүс нутгийнх нь хүмүүсийн сэтгхүйд нь тохируулах, амтанд нь тохируулах, мэдрэмжэнд нь тохируулах гэж энийг хэлээд байгаа шүү. За ингээд дараагийн болохоор одоо ер нь юу кола ер нь яадаг юм. Тэгэхээр ганцхан колагоо үйлдвэрлээд байт юм уу? Тэгэхээр үгүй биднүүсийн тав бидний мэддэг нөгөө Sprite, Fanta, Schweppes, Minute Maid, Smart Water нөгөө юу Dasani гэх мэтийн ийм бас брэндүүд чи хамт явд юм байна. Дотроо болохоор бид хэлдэг нөгөө хар логотой кола, чихрэг кола молоо гэдээ яваад байгаа шүү дээ одоо байдаг те. Тэрийг калори багтаа, сахаргүй хувилбар гэсэн юм ч юм бол одоо ингээд нөгөө анхны ганцхан хувилбараасаа илүүтэйгээр бас дахиад нийтлэг брэнд болгоод ингээд явчихж байгаа юм байна. Энэ тохиолдолд яадаг вэ гэхлээр нөгөө харин нөгөө савлгаа инээтрээ чинь бас л зогсож болно. Одоо тэтэн граммих л байна шүү гэхгүй гэсэн үг шүү. Энийг localization гэдэг байгаа юм те. За ингээд ер нь бол энүүгээрээ өнөөдрийн түүхэн буюу брэнд гэдгийг ингэж үүсгэх юм байна. Кола ингэж үүсгэсэн юм байна те. Аль нэг юмтай заашгүй хоршиж иж нөгөө Nike юу энэ төр ч ярьжсэнтэй адилхан ингэж брэндийг үүсгэж юм байна. Брэнд бол сургамж нь давтаад хэлэхэд ундаач нь биш юм байна. Амт чинь ч биш юм байна. Тухайн хүний танай бүтээгдэхүүнийг одоо ч хэрэглээд цаашдаа ч хэрэглэх хэмжээнд хайртай болсон тэр мэдрэмж чинь юм байна. Энэ мэдрэмжийг төрүүлэхийн тулд маркетингийн зүгээр сурчлагаа хийх сэтгэлээр илүүтэйгээр бүр гүн сэтгэл зүйн философи явдаг юм байна шүү те. Тэгэхдээ нэг философоор бүгдэнд нь бас байж болохгүй юм байна. Бүс нутаг болгонд нь таалагддаг юм байна. Тэр хэрэглэгчийн авсан мэдрэмжээс өөрсдөө бити урваараа гэдэг ийм сэтгэл зүйн хичээлүүд энэ брэнд дээр гарч байна. За тэгээд мэдээж нөгөө би түрүүний хэлсэн яг энэ дээр нэг моделийг барьж аваад тайлбарлаж өгье гэсэн. Энийг bottle franchise модель одоо тайлбарлаа 5 минутанд дуусгая. За, bottle franchise модель гэхлээр нэгдүгээр bottle system гэж нэг модель орж ирж байгаа. Дотор нь franchise модель гэж орж ирж байгаа. За, bottle одоо энийг жишээлбэл bottle system гэдэг нь яах вэ гэхлээр би эндээс яг Улаанбаатарын төв цэгээс хоёулаа нэг А гэдэг ундаа хийчлээ гэж бодъё л да. Тэр ундаагаа дэлхийн өнцөг бүр рүү тараах гэдэг чинь яг эцсийн бүтээгдэхүүний хувьд асар өндөр зардалтай байхгүй. Тэгсэнд орвол жороо явуулаад Өмнөд Америкт нөгөө хүмүүс ёстой тэр нөгөө Өмнөд Америкийн нэг жоохон юм нэмээд орцоо. Тэр Японы green tea гэдэг шиг жоохон нэмж болно. Дээр нь нөгөө Өмнөд Америкийн их баг уудаг гэж болно шүү дээ. Ганцхан угаал хайждаг гэж болно те. Эсвэл бүр амар том нөгөө 3-4 литрээр нуудаг гэж болно. Тэр савлгааг тэдний их хүмүүс авдаг. Одоо авдаг гэсэн үг те. Тэгэд хэдийг борлуулахын яахын гэдэг бүх хэрэгээ тэднээс өгдөг гэсэн үг. За мэдээж франчайзыг бол хүмүүс бүгд мэдж байгаа шүү дээ. Би тэр нэрийн бүтээгдэхүүнийг өөрийн тодорхой стандартын дагуу бусдад би одоо өгөөд миний энийг зарж борлуулаа гэд тэр зарж борлуулсныхаа нь роялти гэж байгаа. Тэрнээс авдаг. Би ашгаа хүртээ сууж идэг гэсэн үг. Тэрнээс алдагдал надад бүр хамаагүй. Тэгэхээр эндээс одоо ч Coca-Cola-гийн bottle систем яаж ажилладаг вэ гэхлээрэ хоёулаа харилцагч партнер байж шүү дээ, ажиллаж байна. За тэгэнгүүт Coca-Cola яах вэ гэхлээрэ жороо үйлдвэрлэнэ, сироп үйлдвэрлэнэ гэсэн үг. Шууд сироп өгчнө гэсэн үг байхгүй. Тэгээд тэрийг нь болохоор орон нутгийн bottler franchisor яах вэ гэхлээрэ тэр жорыг худалдаж аваад усаар найруулад ариун болгоод өөрөө ботл сав баглаа бодлоо хийгээд зардаг. За жор буюу брэнд эзэмшил нь яах вэ гэхээр бүрэн эзэмшил бүх
нөгөө бүтээгдэхүүний юу гэдэг нь болохоор Coca-Cola бүрэн эзэмшин харин энийг ирэх нь тухайн бүс нутагт нэг байх уу, хоёр байх уу, борлуулалтын худалдаа авах чадвар нь хэрвээ гэдгээс шалтгаалаад аль зоонд эрхөө хэдийг давхцуулж өгөх үү, давхцуулж өгөхгүй юу гэдгээ Coca-Cola төв шийднэ. За Coca-Cola төв хизээч өөрөө савлгаа түгээлтэй хийхгүй. Харин орон нутгийн нөхөр тэрийгэ үйлдвэрлэж түгэх эрхээ бүгдийг эзэмшнэ. Борлуулалт сурталчилгааны хувьд яах вэ гэхээр удирдамж өгнө. Орон нутгийнхан тэрийг нь гүйцэтгэнэ. Орлогын хувьд яах вэ гэхээр Coca-Cola буюу патент эзэмшигч нь сиропо зарж байгаа шүү дээ бас. Эний чинь бүтээгдэхүүн зарчиж байгаа. Дээр нь энийг ашиглуулсны лицензийн төлбөрөө авна. Нийт борлуулалтынхаас роялти буюу бас ашиг авна. Хувиа тохирж авна. За манай Монголын Coca-Cola-д бодит чинь бол Монголд 2000-ад онд Coca-Cola анх аваад Монголд үйлдвэрийн шугамар савлаж заржээ, тийм ээ. Тэгээд тээвэрлэлт энэ бүх одоо дэд бүтцийн энэ урсгал зардлуудаа Coca-Cola компани өөрөө дааж байгаа гэсэн үг. Тэгээ одоо манай Монгол Coca-Cola компани шүү. Зарж байгаа гэсэн үг. Coca-Cola-г хоёулаа Coca-Cola шүү дээ. Одоо MCS Coca-Cola энэ бүх зардал мардлаа өөрөө хариуцаад хаашаа ямар хинт хэдийг явуулах бүх бодлогоо ямар савнд үйлдвэрлэхэж харна. Тэгэхээр одоо бид ус боддог штэ. Яг өөр улсад очиод кола уухлаар хэмжээ нь ондоо, хэлбэр нь ондоо байдаг. Юу нь өөр яг адилхан байдаг вэ гэхээр нөгөө бичиг. Нөгөө өнгө, нөгөө энэ скрипт ямар скриптлээс тэр скрипт нь болохоор банга яг нэг л байх хэвээр. За энэний хөрөнгө оруулалтын ашиг нь юу байх вэ гэхээр альва газар очиж өөртөө үйлдвэр бариад ажилтан татаад те одоо би тэр бүх аж ахуйн нэгжийн аж ахуйр орохгүй гэсэн үг. Дээр нь хурдан нэвтрэх боломжтой. Жишээлбэл альч ядуу улс гэдэг юм хөгжилтэй улс бүр альч улсаас үл шалтгаалan тухайн улсад нэг доор хаяж нэг жижиг одоо ундаа те үйлдвэрлэх цех байж байгаа шүү дээ те. Тэгэхээр шууд тэр өөрөө манай салбар мэт ажиллаад эхлэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр би нэмэлт хөрөнгө оруулалт гэхээсээ гадна шууд тэр зах зээл дээр өөрийн гэсэн дэлгүүртэй, лангуутай, уламжлалт тэр шууд орчиж байгаа гэсэн үг. Дээр нь Coca-Cola гэж компани тэр лиценз өгөөгүй бол төв Coca-Cola шүү. Манайд ч бол Монгол Coca-Cola гэдэг компани нэгдээд шууд тэр брэндийг үүсгээд маргаашнаас шууд ажилдаа орч чадахгүй байхгүй юу? Айгүй бас хугацаа авах гээд байгааз. Тэгэхээр орон нутгтаа өөрөө дэмжлэг үзүүлчихэж байгаа. Энэ Coca-Cola компанид ч хэдэн ажиллах вүлээ. Дээр нь мэрэгшин, тэр лайн майн, тэр тогт хөрөмж хөгжин, тэнд чинь байгаа инженер техникийн хөгжин гэд нэлээд юутай. За эрсдэл дээр болохоор одоо би эндээс нэг кола үйлдвэрлчихэд Африк руу явуулахад замдаа хідэн гайл очиж ямар валютын эрсдэлд орох вүлээ те. Тэгэхгүй тэр ерөөсө ямар ч хамаагүй болчихж байгаа. Тэгэхээр ийм олон нөгөө эрсдлүүдийг хааж өгж байгаа учраас энэ bottled franchise модель гэдэг нь ийм ашигтай. Хэрэг үнэхээр дэлхийн глобал хүчрхэг супер брэнд хийчих юм бол ерөөсөө явах зам нь энэ хамгийн төгс зам болчиход байгаа байхгүй тийм байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ тэрийгэ түгэж ирсэнс зүгээр яг тэр Монголд байгаа хүнд л өгчлөлт. Чи үйлдвэрлэлч надад мөнгө өг тэгэл болоо шүү дээ тий. Тэр нь бүр аюугаа амар. Тэгээд тэр бүх тэр том франчайз эрхээ алдахгүй бол нөгөө хүмүүс бүр жинкнээсээ сэтгэлээсээ ажиллана тий. Одоо би тэрийг манай тэр улсад байгаа салбар дундаас нь одоо санхүүгийн янз бүрийн эрсдэл хийчих үе тийм ээ. Хөрөнгө оруулалтанд дэлбэрчих үе, яачих вүлээ, хулгайч орчих үе юу санаа зовхгүй гэсэн үг байхгүй. Энэ нь өөрөө нөгөө талаас яаж нэг брэндээс хамгаалж байгаа. Түрүүний ярьц одоо улс чинь янз бүрийн үндэстэн ястан гэдэг айгүй олон юм байж байгаа. Энэ болгоны онцлогийг би нэг департамент гаргачаад эндээс судлаад байжснаас тэр өөрийнх нь нутгийн иргэнэл тэрийг амт амтаа өөрөө зохицуулж ясна. Ер нь яаж бодсон зүг биз дээ. Тэгэхээр энэ бизнесийн ийм модель байдаг шүү. Тэгээ одоо бол би түрүүний дахиад хэлье. Одоогор тэр 1.1 өдөр бүр 1.1 дунджаар шүү те. 365-ыг нэг өдрийн сонгогдол дунджаар 1.9 тэрбум кан одоо ундаа зардаг энэ брэндээс үлгэр авахгүй бол одоо брэнд дээр ямар үлгэр авах вэ гэж бодлоо. Тэгээд энэ цаг дуслаа яг эцэст нь хэлэхэд энэ брэнд гэдэг бол та айгүй гоё юм сэтэж болно. Гэхдээ дахиад хэлье.
тэрийг түгээж чаддаг, сурталчилж чаддаг. Тэрний үр ашгийг тооцож чаддаг. Энэ чадварлаг хүмүүс скиллүүдтэйгээ нэгдэж бизнес болсон шүү. Ганц хүн хизээж гал болохгүй шүү гэдгийг дахиад хэлье. За баярлалаа. За баярлалаа. Одоо бол ийм бодогдчихлаа. Кола өөр ундаа үйлдвэрлэхгүй байсан ч төв компани зүгээр л жороо зарцсан. Сүүлийн бизнес моделээ зарцсан. Ингээд байж хахад л ашигтай л ажиллаж байгаа юм байна. Өөрөө ямар ч ундаа үйлдвэрлэдэггүй ундааны компани байж байгаа нь шүү дээ. Тий. Энэ дээр нэр монголчуудаа бас давхар хэлэхэд одоо сүүнийч гэдэг юм уу, тарагнийч гэдэг юм уу, те? Одоо гоё юм хатаасан махч гэдэг юм айгүй олон хүмүүс ингээл фэйсбુક дээр яваад байгааз. Тэгээ тэрийг хэрхэн яаж бизнес болгох вэ гэхлээр мэдээж хөрөнгө оолт хэрэгтэй. Энэ хөрөнгө оолтыг хүнд өгөх үү гэхлээр том компаниудтай л харьцна. Том компаниуд бизнесийн соёлд таарахгүй болохоор нөгөө хүнийг сайн муухайдаа биш шүү том компаниуд. Эсвэл банкч гэдэг юм уу те. Бизнесийн соёлд таарахгүй байгаа хүмүүстэй бол дийл хийн. Гэхдээ нөгөө дийл хийгээд нэгдүгээр соёлд таарахгүй. Хоёрдугаарт тэр нөгөө хөрөнгө оолтын хэмжээ асар зөрүүтэй. Энэ тохиолдолд яах юм? Одоо би ч бол чиний бизнесийн 0.1-ийг чамд өгөөд үлдсэн 99.99-ийг би авъя гэвэл одоо ямар дийл болох юм те. Тэгэхээр тэр дийл дээрсэн нөгөө ашигтай бүтээгдэхүүн гэдэг лицензээ аваад те тэрийг хөөцөлдөд ав. Тэгээ авчаад тэр дотор чинь тэр бүтээгдэхүүн чинь жороороо нэг хэсэг болно. Дараа нь тэрийг агуулж байгаа нөгөө нэр одоо лагшин гэдэг нэр чинь өөрөө үртэл нэг юм болно. Энийгээ болохоор ашигтай загвар гэдгээр аав те. Ингэчээ тэр томчуудтайгаа дийлээ хийгээд ингээд явахгүй болохоор нэг зарлахлаар нөгөө алдчих гээд байгаа юм шиг үзүүл үнс болчих гээд харуул хайс болчих гээд тэгээд авдрандаа нуусаар байгаад та бүхний тэр гоё юмнууд чинь авдрандаа өчөх үедээ гэдгээр санаа зовж байгаа учраас энийг бас нэг тайлбарлачмаа санагдлаа. За баярлалаа батайхаа. За дэлхийн дуу хоолой нэвтрүүлэг маань YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр замун 83.3 107 хос долгионы од өндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг маань олон улсын сансрын тусланг зохион байгуулж байгаа дүү боловсролын сан болон цахим ирээдүйд хамтдаа G-Mobile ивент итгэлээ. За батайхаа дараагийн дугаараар хэлцгээе. Дараагийн дугаараар баярлалаа. За бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа багны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.